Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг бүргэе. Англи албатай дахин нэг бичлэгээр олж байгаа баяртай байна. Өнөөдөр би та бүхэндээ юуны талаар ярих вэ гэхээр passive voice-ийн талаар ярихад бэлэн болоод байна. За маш олон хүмүүс надаас passive voice-ыг бас ингээд тайлбарлаад өгөөч гэдэг өмнөх дүрм тайлбарласан бичлэгэн дээр биччихсэн байсан. Тийм учраас энэ бичлэгийг хийхээр шийдсэн байгаа. Passive voice-ийг хэдүүлээ ойлгохын тулд бол active voice буюу өнгийн дүрмүүдийг болол мэдсэн байх шаардлагатай хэрвээ энэ өнгийн дүрмүүдийг мэдгүй хүмүүс байх юм бол миний эхний бичлэгийг үзээрэй тэн дээр л ихээр бүр англи хэлний өгүүлбэрийн бүтцээс ахуулаад энгийн бүх цагуудыг тайлбарлчихсан тийм бичлэг байгаа шүү. Тэгэхээр тэр бичлэгийг үзчихэд за энэ бичлэг рүү ороод ирээрэй. Passive voice гэхээр л айгуу тийм хэцүү дүрм шиг санагдаад байдаг шүү дээ. Айгуу биднээс холч юм шиг угтаа бодол бид нартай маш ойрхон айгуу амархан дүрм гэдгийг бол би танарт амлаж байна. Тэр монгол хэлний хүртэл passive voice-ыг ашигладаг. Жишээлбэл хөө хинжээ барилга баригдчихсан байж тээ гэж ярьдаг ч тийм. Барилга баригдчихсан байна гэдэг маань болохоор монгол хэлээр passive voice-аар бичигдсэн. Яаж бид нар энийг мэдэх юм бэ гэхээр угтаа болол энэ өгүүлбэр маань ямар өгүүлбэр байсан бэ гэхээр барилгачид барилгыг барьчихсан гэдэг ийм өгүүлбэр байсан. Тэгтэл бид нар яасан бэ гэхээр тэр барилгачид гэдэг тэр эзэн биеийг насангуудаа барилга гэдгийг нь урагшаачрангуудаа барилга баригдчихсан гэд ингэ хэлж байгаа гэсэн. Бид нэр ингээд монгол хэлэн дээрээ бодоод үзээч л тий яагаад ийм өгүүлбэрүүдийг хэрэглэдэг юм бэ те яагаад барилга баригдчихсан гэж хэлдэг юм бол яагаад ажил дуусчихсан гэж ярьдаг юм бол те ингээ бодохоор бид нэр яг ямар үед энэ passive voice-ийг хэрэглээд байна вэ гэхээр биднэрт үеийн эзэн бус тэр үеинд өртөж байгаа тусагдхуун чухал үед бид нар passive voice-ийг хэрэглэдэг. Жишээлбэл барилга баригдчихсан гэдэг дээр бол барилга барьдаг хүмүүс бол барилгачтай барилга барьдаг хүмүүс тэр барилгачид энэ барилгыг барьсан гэдэг нь ойлгомжтой юм чинь ямар олон би болчих. Тэрийг заавал дурдаад авах шаардлагагүй шүү дээ те надад яг энэ өгүүлбэрт хамгийн чухал нь юу байна вэ гэхээр энд нэг шинэ барилга гараад ирчихсэн байна гэдэг энэ маань чухал байгаа. Тийм учраас тэрийгээ би тоддохын тулд барилга баригдчихсан гэж ярьдаг гэсэн. Ажил дуусчихсан. Тэр ажлыг хэн хийсэн юусэн хамаагүй те ажил дуусчихсан гэж хэрэглэдэг гэсэн. Хэрвээ анхан шатны дүрмээ эхнээс нь эхлээд дуустал нь бүгдийн цэгцтэйгээр сурмаар байгаа хүмүүс байх юм бол би өөрийнхөө 30 хоногийн дотор 100 дүрм үзэх челленжээ явуулж байгаа. Grammarly News гэдэг нэг бол анхан шатны ном байдаг штэ тэр маань болохоор дотроо нэг 114 орчим дүрмтэй байдаг. Тэр номыг болохоор өдөрт 3-аас 4 дүрм үзээд дуусгах ийм челленж байгаа. Тийм учраас одоо яг англи хэлээ үзэж эхлэе. Эхнээс нь эхлээд цэгцтэй сурах гэж байгаа хүмүүс байх юм бол description хэсэг дээрх линкээр бүртгүүлээрэй. Би өглөө болгон өглөөний уншлага явуулдаг. Мандлаад ирэхээр яг дүрмэнд суурилсан биш өөрийнхөө хэлний мэдрэмжээрээ туршиглж англи хэлний академик эссе уншаад ундаас нь шинэ үг цэжилдэг ийм групп байгаа. Өглөө болгон ирж ирээд англи хэл дээр эссе уншаад яг нөгөө хүүхэд яаж хэл сурдаг те яг тэрэн шиг англи хэлээ сурахыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол бас миний явуулдаг уншлагын групп нэгдэж болно шүү. Түрүүний хэлсэнчлэн бид нар passive voice-ийг хизээ хэрэглэдэг вэ гэхээр үеийн эзэн чухал биш үед бид нар passive voice-ийг хэрэглэдэг. Түүнчлэн бид нар ямар тохиолдолд passive voice-ийг хэрэглэдэг вэ гэхээр өгүүлбэрээ илүү сонирхолтой болгохын тулд. Жишээлбэл би өглөө хичээлдээ явдаг. Тэгээд би 1-р ажлыг хийсэн, тэгээ 2-р ажлыг хийсэн, тэгээ 3-р ажлыг хийсэн гэхээр айгүй утгаартай сонсогдож байгаа сте тий. Тийм учраас бид нар өгүүлбэрээ сонирхолтой болгохын тулд passive voice-ийг ашигладаг. Жишээлбэл би өглөө хичээлдээ явсан. Тэгээд 1-р ажлыг хийсэн. 2-р ажил хийгдээгүй болохоор нь би 3-р ажлыг хийсэн. Гэх мэтчлэнгээр бид нар ингэж ярьж байгаа юмаа сонирхолтой болгохгүй passive voice-ийг бас хэрэглэдэг гэж ойлгож байна. Дээрээс нь бид нар ялангуяа IELTS ч юм уу TOEFL ч юм шалгалт өгч байгаа хүмүүс байх юм бол passive voice бол маш чухал. Бид нар маш өргөн хүрээнд өгүүлбэрийг ашигладаг гэдгийг харуулахын тулд бол заавал passive voice-ыг ашиглах хэрэгтэй байдаг. Active voice дээр бид нар юу гэж ярьдаг вэ гэхээр Tom cleans the room гэж ярьдаг. Бид нар энгийн өгүүлбэрийн бүтцээр яаж бичдэг вэ гэхээр үеийн эзэн will үг тусагдхуун гэж бичдэг тийм үү. За энэ маань болохоор subject буюу үеийн эзэн, verb буюу үйл үг, за object буюу тусагдхуун гэсэн ийм даналаар бол бичдэг ээ. За тэгвэл бид нар passive voice дээр яаж хэлдэг вэ гэхээр бид нарт энэ үйл эзэн чухал биш гэлцсэн. Үйл эзэн чухал биш гэлцсэн. Харин тусагдхуун буюу тэр үйлэнд өртөж байгаа зүйл чухал гэлчихсэн. Барилга гэдэг зүйл маань чухал гэж хэлчихсэн. Тийм учраас бид нар энэ тусагдхуунаа урагшаа оруулаад ирдэг. Тусагдхуунаа урагшаа оруулж ирэхээр бид нар яадаг вэ гэхээр энэ үеийн эзнээ хоошоо оруулж ирж болно. Оруулж ирэхгүй ч ажил. За энэ маань юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл энэ чинь active voice дээр бичигдсэн өгүүлбэр байна. Active voice дээр бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр Tom cleans the room. Tom гэдэг маань бидний үеийн эзэн буюу subject тийм үү. Cleans гэдэг маань л тэгэхээр бидний үйлдэлийг хийж байгаа хүн Tom гэдэг хүн энэ өрөөг цэвэрлжлээ гэж бид нар ярьдаг тийм үү. Tom cleans the room. Tom юуг цэвэрлсэн? Өрөөг цэвэрлсэн. Энэ өгүүлбэрт юу чухал вэ гэхээр хэн юуг хийсэн бэ гэдэг нь чухал. Tom юу хийсэн? Tom өрөөг цэвэрлсэн. Тэр ямар мэдээлэл өгөх гээд байна гэхээр Tom зүгээр суугаагүй шүү. Tom өрөөг цэвэрлдэг шүү гэдэг энэ мэдээллийг бид нарт өгөх гээд байна гэсэн. Тэгтэл бид нар passive voice дээр энийг яаж илэрхийлдэг вэ гэхээр нөгөө нэг room гэдэг үгээ урагшаагаа оруулаад ирдэг. Тэгээд бид нар Том энэ үед бол бид нар чухал биш. Бид нар ямар мэдээллийг энэ өгүүлбэрт хэлэх гээд байна вэ гэхээр өрөө цэвэрхэн байгааг хэлэх гээд байгаа. Түрүүн ярьсантэй барилга баригдчихсан гэдэг шиг өрөө цэвэрхэн байгаа гэдэг мэдээллийг бид нар төгөөд байгаа учраас өрөөг урагшаагаар оруулаад ирнэ. Томыг бид нар бичсэн ч болно, бичээгүй ч болно. Гэтэ Томыг бид нар бичгийг хүсэх юм бол хамгийн артталт нь авч ирчихдэг. За тэгээд энэ өгүүлбэр маань ямар өгүүлбэр болж хувирах вэ гэхээр
The room is cleaned by Tom. Болно гэсэн үг. The room is cleaned by Tom. Өрөө Томоор цэвэрлэгдсэн гэдэг ийм өгүүлбэр болно гэсэн. Тэгвэл бид нарын гол хэлэх гээд байгаас нь болохоор the room is cleaned буюу өрөө цэвэрлэгдсэн гэдэг энэ өгүүлбэр. Харин хинээр цэвэрлэгдсэн гэдгийг бол бид нар хэлсэн ч болно, хэлэхгүй ч болно. За тэгвэл passive voice маань ямар өгүүлбэрийн бүтцээр хэлэгддэм бэ гэдгийг хэвлээ бодъё. Бид нэр энийг passive voice-ийн өгүүлбэрийн бүтцийг ойлгохын тулд нийт 3 зүйлийг ойлгосон байх шаардлагатай. Тэгэхээр нэгт бол бид нар өмнө нь өгүүлбэрийн бүтц үздэг бичлэг дээр юу гэж ярьж байсан бэ гэхээр англи хэлэнд хоёр төрлийн өгүүлбэрийн бүтц байдгаа гэж ирсэн. Эхний өгүүлбэрийн бүтц нь бид нар үйл үг дээр төвлөрөх үед бид нарын хэрэглэдэг өгүүлбэрийн бүтц. Би хичээлдээ явдаг, би хоол иддэг буюу бид нар ямар үйлдэл хийж гин гэдэг дээр төвлөрдөг ийм өгүүлбэрийн бүтц байдаг бол бид нар хоёр дахь өгүүлбэрийн бүтцэдэг. Хоёр дахь өгүүлбэрийн бүтц маань юунд төвлөрдөг вэ гэхээр альва зүйлийн шинж байдал төвлөрдөгөө. Би өндөр, би ухаантай, би боловсрогч гэх мэтчлэнгээр бүх тэр шинж байдлуудыг хэдүүлээ хоёр дахь өгүүлбэрийн бүтцээр хэрэглэдэг. Жишээлбэл I am smart. She is tall. Гэх мэтчлэнгээр бид нар альва зүйлийн шинж байдлыг илэрхийлэхдээ хоёр дахь өгүүлбэрийн бүтцийг хэрэглэдэг гэсэн. She гэдэг маань үйл эзэн subject, is to be үлэг. Tall гэдэг нь болохоор adjective буюу тэмдэг нэр, тийм үү? За тэгвэл бид нар энэ to be үйлэг дээр бид нар анхаарай. To be үйлэг гэхээр бид нар ямар үед ямар to be үйлэгийг хэрэглэдэг ба санаж байгаа тийм. Жишээлбэл he, she, it дээр бид нар за is маань өнгөрсөн цаг руу хувирахаараа. Өнгөрсөн цаг руу хувирахаараа is маань was болчихдгоо. За тэгээд you, we, they дээр бид нар are-ыг хэрэглэдэг. Бид нар ярьсан тийм you гэдэг маань болохоор та нар гэдэг утгыг илэрхийлж болдог учраас бас олон тоонд ордгоо гэж. Тэгэхээр you, we, they гэдэг маань бүгдээрээ олон тоон дээр бүгдээрээ are-ыг хэрэглэдэг. Өнгөрсөн цаг дээр маань болохоор were болж хувирдаг. За түнчлэн I гэдэг маань болохоор арай жоохон онцгой. I гэдэг маань болохоор арталтаа M-ийг авчдаг. Тэгээд арталтаа шинж тэмдэг, шинж байдал илэрхийлсэн үгийг нэмждэг. Жишээ нь I am a student. Би бол сурагч. I am tall. Би бол өндөр. I am sad. Тэ би гонигтай. Гэх мэтчлэнгээр миний гадаад болон дотоод нийгэмдэр эзлэх шинж байдал гэх бүхий л шинж байдлыг хэдүүлээ энэ to be үеигүүдээр илэрхийлдэг гэсэн. Энэ бол бидний хоёр дахь өгүүлбэрийн бүтц тийм үү? Харин am маань өнгөрсөн цаг дээрээ was болж хүрдэг. I was a student. Би сурагч байсан гэх мэтчлэнгээр хэдүүлэх хэрэгэлдэг тийм үү? Гуравт болоод ирэхээр бүгдээрээ юуг ойлгосон байх шаардлагатай вэ гэхээр альва үйл үг өнгөрсөн цаг руу хувирахаараа биднэрт хоёр төрлийн өнгөрсөн цагаар хувирч болдог тийм. За нэг талаад ирэхээр дөрмийн хувирлаар биднэрт хувирч болдог. Жишээ нь дөрмийн хувирал гэхээр I watch a football гэх юм бол би хөл бөмбөг үздэг гэдэг нэг үлбэр. Тэр маань болохоор би хөл бөмбөг үзсэн буюу үзэх гэдэг үйл үгээ бид нар өнгөрсөн цаг руу үзсэн болгож хувирахтаа артлт нь ed нэмдэг. Тэгэхээр биднэрт дөрмийн хувирал буюу ed нэмсэн хувирал байна. Хоёрт биднэрт ямар хувирал байдаг вэ гэхээр дөрмийн бус хувирал гэж байдаг. Дөрмийн бус жишээлбэл I saw a movie. C гэдэг маань өнгөрсөн цаг дээр saw болж хувирж байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань болохоор дөрмийн бус хувирал байх нэ. За энэ маань л тэгэхээр ийм чагсаалт байгаа. Тэгээд та бүхэн маань энэ чагсаалтыг бол заавал цэвэрлэх шаардлагатай. Тийм учраас энэ чагсаалтыг цэвэрлэнэ. За дөрмийн бус хувирал дотроо бид нэр дахиад хоёр төрлөөр хувирдаг. За хамгийн ихний бүтцийг болоод ирэхээр бид нэр энгийн үлбэрт хэрэглэдэг. Жишээ нь I saw a movie. Би кино үзсэн. Хоёр дахь хувирлаараа болоод ирэхээр C гэдэг үг маань scene болоод хувирчдаг тийм. Энэ маань л ирэхээр ихэвчлэн perfect цаг дээр хэрэглэдэг тийм. Би кино үзчихсэн. I've seen this movie. Тэ би энэ киног үзчихсэн гэх мэтчлэнгээр бид нэр хоёр дахь хувирлаар хэрэглэдэг. Энэ үйл үгийн хувирлын талаар хэдүүлээ өмнөх бичлэг дээр ярилцчихсан тийм. Тэгэхээр би энэ дээр бол дэлгэрүүлж ярихгүй. Гэхдээ үйл үгийн хоёр дахь хувирлаар хувирсан үгнүүдийг бид нар юу гэж бодож болох вэ гэхээр тэмдэг нэр шиг үзэж болдог. Тэмдэг нэр шиг үзэж болдог. Жишээлбэл ямар сандлын будагтай сандал гэдэг тийм үү? Ямар сандлын будагдчихсан сандал гэх мэтчлэнгээр энэ үйл өгнүүд маань л ирэхээр биднэрт тэмдэг нэр шиг ямар гэдэг асуултанд хариулагдаж болж байна тийм. Ямар цонх юм? Гэрэлтэй цонх. Ямар цонх юм? Гэрлийн асаачихсан цонх гэх мэтчлэнгээр яг энэ дүрмийг бол ингэж тайлбарладаггүй л дээ. Миний хувьд л ирэхээр яг энэ дүрмийг ингэж ойлгох хамгийн амархан байсан байхгүй. Та бүхэн маань ч гэсэн энгийн яг уламжлалт тайлбарлах аргыг ойлгохгүйсэн болохоор миний бичлэг рүү орж ирсэн байх гэж найдаж байна. Тийм учраас би яг өөрөө яаж ойлгодог вэ гэдгийг та бүхэндээ тайлбарлахыг хүссэн юм. Үйл үгийн 20 дугаар хэлбэрийг бол бид нар тэмдэг нэр шиг хүлээж авч болдог. Ямар кино юм? The movie that I've seen. Миний үзчихсэн кино гэх мэтчлэнгээр бид нар ямар гэсэн асуултанд бол үйл үгийн 20 дугаар хэлбэрээр ашиглаж болдог. Энүүгээрээ би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр жишээлбэл room is cleaned.
гэж хэдүүлээ ярьж болно гэсэн. Clean гэдэг маань л тэрхээрээ дүрмийн үеийн 2 дугаар үеэр хувирсан гэж ойлгож байна шүү дээ. Ямар өрөө юм? Цэвэрлэгдчихсэн өрөө. The brand that known by millions of people. Сая хүмүүсээр танигдсан брэнд. Ямар брэнд юм? Сая хүмүүсээр танигдсан брэнд. Room is бид нар хүсэх юм бол артал нь үйл эзэн нэмэд өчрч болно. Room is cleaned by Tom гэж хэлж болдог. Тэгвэл өнгөрсөн цаг дээр би өчигдөр очсон чинь өрөө цэвэрлэгдчихсэн байсан гэж хэлхийг хүсэх юм бол бид нар room was cleaned yesterday. Гэх мэтчлэнгээр өчигдөр өрөө цэвэрлэгдчихсэн байсан гэсэн үг ахна тий. Гэх мэтчлэнгээр бид нарын дундлын to be үеилүүгээ өнгөрсөн цаг руу хувиргаж хэрэглэж болтгоо. They clean the classroom every day. Тэд өдөр болгон ангийг цэвэрлэдэг. Хин ангийг цэвэрлэдэг гэдэг нь ойлгомжтой тийм. Биднэрт юу сонирн байгаа вэ гэхээр энэ анги цэвэрхэн байдаггүй юу гэдэг бол бид нар чухал байгаа гэсэн. The classroom is cleaned every day. The classroom бидний тусагдхуун байна. Тусгана урагшаага адирсан, object урагшаага адирсан is to be үеилүүгээ бичлээ. Тэгээд үеилүүгийнхаа 2 дугаар хувилбар cleaned. The classroom is cleaned every day. Одоо үргэлжлүүлж байгаа цагийг шигсэн дээр ярьж болно. She is painting the wall гэдэг өгүүлбэр байна. Тэр ханыг бодож байна гэсэн үг тийм үү? Энэ өгүүлбэр she гэдэг маань үлийн эзэн, is гэдэг маань is painting гэдэг маань л тэрхээрээ бидний to be үеилэг болон ing залгаар байна. The wall гэдэг маань болохоор бид нар яг үйлдэлд өртөж байгаа зүйл буюу бидний тусагдах юм байна тийм үү? За тэгвэл the wall яг биднэрт яах нь хаана будагдж байгаа гэдэг маань чухал зүйл учраас бид нэр урагшаага оруулж ирээ. Энэ өрөөнд юу болж байгаа юм бэ? Энэ өрөөнд хаана будагдж байгаа гэж ярих гэдэг юм тий. Тэдний өрөөнд бол яг юу болж байгааг бид нэр чухал. Гэхдээ тэр яг хэн бодож байгаа нь бид нэр чухал биш тийм учраас the wall урагшаага авчирч ирлээ. The wall to be үеилүүгээ бичлээ is ing-гээ бичлээ бид нэр being болгож бичдэг. Being the wall is being үеилүүгээ бид нэр 3 дугаар холбоорлно. Paint гэдэг маань дөрмийн үеилэг тийм учраас painted болно. The wall is being painted. Энэ хан бол бодогдож байна гэсэн. Гэх мэтчлэнгээр бид нар одоо цаг дээр бол ing-га бид нар being гэж бичиж байна. Being тийгээд үеилүүгийнхэн 3 дугаар хэлбэр painted. За тэгвэл та бүх маань they are fixing the car гэдэг энэ өгүүлбэр байлаа гэж. They are fixing the car. Энэ өгүүлбэрийг машин янзлагдаж байна болох гэдэг үстэй. За бидний үеийн эзэн маань they, to be үеилэг маань are, the car гэдэг маань болохоор бидний тусагдах. Одоо зэрэг дээр бичиж байгаа юм чинь ing маань being болж хувирна гэдгийг болтолоо мэдж байгаа тийм. За тэгвэл одоо хувиргая. Үйл тусагдах маань урагшаа гарч ирнэ. The car to be үеилүүгээ бичнэ. The car гэдэг маань нэг ганцхан тоо байна тийм учраас the car is одоо цаг дээр болж байгаа учраас being fixed. Үеилгийн урдаар хэлбэр. The car is being fixed. Энэ машин янзлагдаж байна. Тусагдхуун орж ирлээ. To be үеилэг орж ирлээ. ing маань beingтэй бичигдлээ. Fixed. Үеилэг маань 2 дугаар цагаараа хувирлаа. Fixed маань дөрмийн үеилэг учраас дөрмийн хувирлаар хувирсан үеилэг учраас 2 дугаар хэлбэрээр шууд 2 дугаар хэлбэрээр шууд ed object гэсэн. The car is being fixed. Машин цэвэрлэж байна. Хэдүүлээ базаад харъя. Present simple дээр бид нар Tom cleans the room. Tom өрөөг цэвэрлэж байна гэдэг маань болохоор тусагдхуун маань урагшаага орж ирээд юу гэж хэрэглэгддэг вэ гэсэн чинь the room is to be үеилэг бичигдлээ cleaned by Tom. Tomоор янзлагдаж байна. Past simple дээр бид юу гэж ярьдаг вэ гэсэн чинь харъя. To be үеилэг маань болохоор өнгөрсөн цаг руугаа хувирдаг гэж ирсэн шүү дээ. The room was cleaned by Tom. Өрөө Tomоор цэвэрлэгдэж байна. Future simple дээр бид нар юу гэж ярьдаг вэ гэсэн чинь Tom will clean the room гэж бид нар active tense дээр ярьдаг тийм үү. Тэгвэл энэ маань юу гэж хөрдөг гэсэн чинь the room the future tense маань to be үеилэг will be тийм үү. Will be маань орж ирлээ. Үеилгийн 3 дугаар хэлбэр by Tom. The room will be cleaned by Tom. Өрөө цэвэрлэгдчихсэн байх болно. Хинээрээ Tom-аар цэвэрлэгдчихсэн байх болно. Present continuous дээр Tom is cleaning the room гэж бид нар ярьдаг. Тэгвэл энэ маань юу гэж хувирдаг? Юу болж хувирах вэ гэхээр the room is being cleaned by Tom. Өрөө Том-оор цэвэрлэгдэж байна гэж ярина.
ing маань яг нь being болдог гэж ярьсан те. Тэгээд дунд нь ороод ирдэг хаа. За present perfect дээр хэдүүлээ гэж ярьдаг гэсэн чинь Tom has cleaned the room гинэ. Has гэдэг манлаад ирэхээр энэ маань to be үлэг байна те. Энэ has гэдэг манлаад ирэхээр бас энэ доошоогоо ороод ирчихсэн гэсэн. Энэ present perfect манлаад ирэхээр жоохон өөр гэдгийг болтол анзаарч байна те. Present perfect манлаад ирэхээр арталтаа юу аваад дагуулдаг вэ гэсэн чинь being-ийг дагуулад ороод ирдэг. Present perfect дээр болтол жоохон өөр болдог. Present perfect дээр яадаг вэ гэхээр өнгөрсөн цагийн 20 дугаар хэлбэр үлгийг хэрэглэх гэдэг шүү дээ. Тийм учраас хоёулаа энэ тохиолдолд өнгөрсөн цагийн 20 дугаар үлгийн хэлбэрийг хэрэглэж байгаа учраас тэрийг жоохон ялгахын тулд бид нэр юу авчирдаг вэ гэхээр being гэдгийг гаргаад ирдэг. Тэгвэл Tom has cleaned the room гэдэг үг манлаад ирэхээр дундалтаа нөө түрүүний being гэдэгтэй адилхан being гэдэг үгийг гаргаад ирдэг гэж ойлгож байна. Тэгэхээр бид нар нөгөө нэг үйл үгийнхаа 2 дугаар хувилбар дээр хурагчсан байгаа үгэн дээр давхар дахиад дүрм өгөөд ийн гэсэн. Дахиад өнгөрсөн цэг дээр хуурснаа дахиад давхарлаж үеийн 3 дугаар цаг шиг юм гаргаж ирэх хүссэн учраас энэ дээр being гэдэг үг орлоод ирсэн гэж ойлгож байна. Тэгэхээр the room үйл тусагдах хүн has managed ороод ирсэн. Has been to be үлэг орж ирлээ. Тэгэхээр being дундаа ороод ирлээ. Ягаад гэх юм бол энэ present perfect учраас cleaned үлгийн 20 дугаар хэлбэр will eaten by Tom гэх мэтчлэнгээр. За өөр биднэрт баяг заавал хэрэглэх шаардлагатай. Баяг бол заавал хэрэглэх шаардлагагүй хэдүүлээ түрүүн хэлсэнтэй. Will үг маань биднэрт чухал учраас бид нар энэ өгүүлбэрийн бүтцийг хэрэглэдэг. Тэгвэл бид нар заримдаа биднэрт will eaten заавал нэмэлт мэдээлэл болж орж ирдэг гэж ойлгож болох юм. Нэг ярьсан юмудад үгнээ ярих юм бол үйлдэл хийсэн хүн нь мэддэхгүй үед бид нар хэрэглэж болно. Эсвэл үйлдэл хийнээр хийлгээс нөлөө чухал үед хэрэглэгдэж болно. Албан ёсны бичиг баримт мэдээ хэдүүлээ энэ дүрмийг бас хэрэглэж болно. Жишээлбэл the cake was eaten. Бялуу идэгдчихсэн байсан. Хин кекийг идсэн? Мэдхгүй. Тэгтэл бялуу идэгдчихсэн байсан буюу дуусчихсан байсан гэсэн үг байна. Тэгэхээр тэр бялуу тэнци байхгүй байна гэдэг үйлдэл бид нар чухал учраас бид нар энэ дээр passive-ийг хэрэглэсэн байна. Тэгэхээр the cake was eaten. За English is spoken here. Англи хэлний чи хэрэглэгддэг. Энэ чи хин англи хэлийг хэрэглэх нь ойлгомжтой тий. Уугуул хүмүүс нь л англи хэлийг хэрэглэдэг гэж тараа. Тийм учраас англи хүмүүс англи хэлийг хэрэглэдэг ажлын оронд бид нар юу гэж ярих вэ гэхээр энэ чи англи хэл хэрэглэгддэг гэж ярих нь. Монгол хэлээр ч гэсэндээ бид нар ярьжсэн бол ингэж л ярих байсан баг тий. Тэгэхээр English is spoken here. The project will be finished soon. Project тусагдах will be to be үлэг finished үлгийн 20 дугаар хэлбэр soon цаг хугацааны нэмэлт бид нар мэдээлэл өгч байна тий. Төсөл удахгүй дуусгагдчихсан байх болно. Гэсэн үг байна те. Хин төслийг тусах юм. Мэдээж би энэ төслийг хин гэх мэтлэнгээр хэдүүлээ хэрэгжилж болох нь. За тэгэхээр хэдүүлээ сурсан зүйлээ баттгаад жижиг дасгал ажиллацгаая. Энэ 3 өгүүлбэрийг passive болгож үзүүлээрэй. Тэгээ passive болгоод отлын comments гэдэг үлдээгээрэй. Тэгээд та бүхнийхээ сурах аялалтанд амжилт хүсье. Хэрвээ анхаарчны дүрмийг сайжруулахыг хүсэх юм бол Dotl inscription-ээр бүртгүүлээрэй. Англи хэлнийхэн дүрмийг мэддэг гэхдээ төвшнгөө сайжруулахыг хүссэн хүмүүс байх юм бол онцлогын групп нэгдэж болно шүү.